200 шидээс бүрдсэн Borealis сансрын хөлөг. Warning, catastrophic hull breach. Personal survival system activated. Сансрын хөлөг солирын хилтерхийд оногдсноор яралтай аврах капсулыг хөөрөхөөр болдог. Гол дүр болох Энди болон багийн бус гişүүд ойролцоох үл мэдэх гараг дээр ослын мөн. Wait. What's happening? Don't worry, I'll be with you on your entire journey today. Хөлгийн эвдрэл болон гаргийн агаар мандлаас олж бусад амьд үлдгэсэттэй холбоо тогтоох хэцүү байлаа. This is Andy Ramirez, ident number 0725E. Anyone out there? Агаар мандал нь 200% хүчил төрөгч, ихэнх нь нүүрс төрөгч болон азотын хинээс бүрцгийн гарагт өөрийн өмсөлтөл найдах хэрэгтэй. Аврах хөлөгт гал гарахаас өмнө азар гарч чадах Энди. Их хөлгөө сүйрч буйг харж зогсоогоос өөрчлөж байлаа. Records indicate you are the first human to reach this unexplored planet or asteroid. You are legally entitled to name it. Ident number 0725E. Is anybody out there? Тэр үед өөр нэг аврах хөлгийг олж харах бөгөөд Over there, you okay? харамсалтай нь хитрхи оройтсон байлаа. Hey! Oh, thank God! Эцэст нь нэг юм амьд үлдсэн хүнтэй таарна. I was out there. Name's Dwayne. Andy. So you saw that back there? Усан цэрэг байсан Дивэн ихтлгээ рүү аврах төхөө илгээхийг оролдож байсан ч аврах хөлөг эртэл их удах байлаа. How long is that gonna take? I'll put him here in about a year and a half. A year and a half. Plus 8 months. Энди өмсгөлөө урснаас болж 42% болтоо алдагдсан хүчил төрөгчөө нөхөх хэрэгтэй байлаа. Hey, I'm gonna have to tether into your suit for some air. Гинэт ямар нэгэн зүйл Дивэнийг авч явах бөгөөд үүнийг анзаарах сөхөөгүй байсан Энди дэлхий рүү аврах төхөө илгээж чаддаг. Leonard, what the hell, man? This is the fastest route to the Borealis. It's a damn cliff, bro. Баг багаар нөхцөл байдал хэцүү болж байх үед өөр нэг амьд үлдсэн Наомитэй холбогдно. The number 928, do you copy? I copy. Газар дах үедээ аврах хөлөгт хөлөө авчуулаад хөдөлж чадахгүй байх Наоми. I'm stuck in my pod, legs pinned. Can't really see it. I think it could be broken. Гэхдээ хүчил төрөгч байхгүйгээс болоод Наомиг аврахаар очиход асуудалтай байлаа. Stable. Visibility low. Estimated oxygen use 30%. Looks like you're 10.7 clicks out. I have enough oxygen for the both of us, and that'll buy us time to figure out what to do next. Өөрт нь туславал хүчил төрөгчөөр хангаж өгнө гэх Наоми туслагаар түүний байгаа газар руу явна. What can I help with? Scan the area. I'm sorry. That feature is unavailable. Харамсалтай нь муу зэрэглэлийн өмсгөлөөс болж дээд зэрэглэлийн үйлчлэгийг авах боломжгүй байлаа. You know, just like my biggest fear is just being dropped in the middle of the ocean. My feet just dang. Харанхуй болонгууд баг багаар ил гарч ирэх харийн биетүүд. Гэрэл бууны тусламжтай Аалз дүрстэй харийн биетийг олж хардаг. Тэр үед үгсэн гэж бодож байсан Дэвэний тусламж гуйсан дуудлага орж ирдэг. Andy! I'm alive! Oh my God, is that Dwayne? Come on! Help me! Гэрэлт хэд тэмцэг сул талыг нь ашиглаж гэрэлт бууны тусламжтай харин араатнуудтай тэмцэж байлаа. How about the mouthful of flavor? Dwayne, listen, you're breaking up, but Andy's almost there. Эндид хэрхэн харийн биетийг гэмтэх аргыг зааж өгөх гэсэн боловч I'm here. What's the plan? Andy, I know how to beat. Энди аюулд орох тэр мөчөд Наоми өөр бусад аврах хөлгүүд рүү дохио илгээж харийн биетийг сатааруулдаг. You have a calmer.
They're not attacking. What do you mean? I don't know. They just stopped. Гинэт харийн биетүүд дайралтаа зогсоосныг ашиглаж тэндээс зогтоно. You have 8% oxygen left. I don't know. Харийн биетүүд түүний Коко байсан өөр шалтгаан байсан бөгөөд тавьчнуудын дайралт зогсох тэр үед газар доор нуугдах байсан өөр нэг харийн биетийг залгиж эхэлсэн. No, I told you I'll be a bullet to a mouth. I'm the opposite of okay. Oh, okay. Don't panic. Гэхдээ өмсгөлийнхөө тогоор цохиулах чадварын тусламжтай харийн биетээс молдож чаддаг. 2, 1. Олон цаадыг давсны эцэст Наомигийн байгаа газарт очиж чадна. You see? Hang on. Наомигийн хавчуулагдсан хөлийг нь гаргах бөгөөд азар хугараагүй байлаа. Yep. There we go. Тэр үед харийн биетүүд тэднийг бүсэлж эхэлдэг. Oh God, what the hell are those things? Энди болон Наоми осолцсон их хөлөг рүү чиглэн гүйж эхэлнэ. Did you see that? Oh shit! Oh shit! God! Их хөлөгт орж ирсэн дэд хэрэгтэй зүйл байх ачааны хэсэг рүү явна. Well, at least the emergency lights are still working. Yeah, the backup generators must have kicked in. Их хөлөг дотор ч гэсэн гаднахаас өөрцгүй аюултай байлаа. Гэрэлт мэдрэг харийн биетүүд тэднийг анзааралгүй өнгөрнө. Гэвч баярлах болоогүй байлаа. Асар том эмгэгчин харийн биет гарч ирнэ. Door closing. Stand clear. Аврах хөлгөөс арай гэж гарсан дэд Эндигийн алдаанаас болж энэ удаа агаарын хоолойд гацж орхино. Stop. Andy, Үнэн дээр мартахыг хүссэн өнгөрсөн үеэсээ болоод энэ хөлөгт суусан Энди. We were on our way home, and a truck ran a red light. Энди автозамын ослоор хайр технэр болон хүү Кейлоба алдсан байдаг. Could have been me. Andy, I'm so sorry. What kind of person just keeps on going after they lost everything? Your family are not dead because of you. For me? You're the only reason I'm still alive. There's like a bulge of light on your back. Аргаа борсон дээр үед Эндигийн нуранд наалдаатай байх шавжны үрийг олох бөгөөд агаарын хэсгээс гарч чадсан дэд харийн биетэд хөөгцөөр ачааны хэсэгт очино. Naomi, hang on, I'm coming for you. No, you gotta figure out how to kill this thing. Харийн биет Наоми хөөх тэр үед дээрээс нь аврах хөлгийг унгаж харийн биетийг алгах төлөвлөгөө гаргадаг. Leonard, What can I help with? find me a pod that was still launched. There is 1 2 levels up. But Энди аюулд орсон Наоми туслагаар цахилгааныг таслана. 15 minutes, I gotta launch this thing now. then I'm afraid launching from inside the pod may be your only option. Аврах хөлгийг гар удирдлагаар хөөрөхийн тулд аврах хөлөгт суух Энди. Тэр үед Наоми харийн биетийн анхаарлыг татах бөгөөд Энди ч бас аврах хөлгийг хөөргөж чадна. Andy? Naomi.
Oh my God. Ийхүү аюулын ард гарсан дэд 2 жилийн дараа ирэх аврах хөлгийг хүлээх л үлдлээ. Та бүхэндээ 2024 онд нээлттэй гэсэн Distant киноны тухай товчлон хүргэлээ.